За сайн бацгаана уу бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. За бүгдээрээ сайхан хаварч байна уу? За та бүхэндээ өнөөдөр би гарал үүслийн гэрчлэгээ болон үн цаасны талаар зөвлөмж хүргэж байна. За та бүхэн бол мэдж байгаа. Модон материалын гарал үүслийн гэрчлэгээ болон үн цаасныг сая 2025 оны 2 сарын 19-ны 11 дугаар тушаалаар 3 дугаар ажлыг батлагдаж ирсэн байгаа. За өнөөдөр би та бүхэндээ ноор гэлбрээр ингээ харуулж байгаа болохоос жоохон муухай том бичсэн байгаа. Тэрийг бол бас сайхан хүлээн зөвгөөд явуучаарай. За би энэ дэр ингээ анхаарал тавиад явуулсан бол жоохон дийлэнх алдаа гаргаад байгаа. Ерөнхийдөө манай шинэ байгаль хамгаалагч нар маань бол ер нь жоохон бичлэгтэн дээр бол жоохон хайхрамжгүй хандснаас болж тээвэрлж байгаа модон материал гарал үүслийн одоо жимс самарч ямар ч ингээ гадагшаа явж байгаа юм дээр хайхрамжгүй хандснаас болж учраад байгаа учраас нэг энэ анхаарал тавьсан юмнууд дээр л жоохон зөвлөмж хүргээд явчих. За ерөнхийдөө гарал үүслийн гэрчлэл мөн ерөнхийдөө асуулгаас мэдчихэж байгаа манайхан бол бүгд мэдчихэж байгаа. За ингээ Өвсгөл аймгийн Мөрөн сум гэдэг ингээ хариулж явж байгаад одоо мод бэлтгэх эрхийн бичгийн дугаар гэдэг. За өнөөдөр би бол 20 м кубээр ингээ авсан байгаа. За 20 м кубээр аваад гонгот одоо энэ дээр би ганцхан ширхгийг ингээ бичингууд би бол ингээ том бичингууд багтгаа ичиж байгаа. Тэгэхээр энд ингээ хаашаа одоо ингээ 4-5 гоожин бичихээр багтахгүй байгаа учраас одоо хот руу явж байгаа тээврээр гэсэл ялангуяа хамгийн багадаа 50-аас 60 м куб, 70 м куб, 80 м куб тэрнээс ч өндөр явах боломжтой байгаа учраас энэ дээр багтахгүй бас асуудал гараад балан цохлох асуудал бас гараад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ гарал үүслийн гэрчлэгээтэй үн цаас нь ингээд дагалдаад явж идэг учраас үн цаас бол хяналтын дагалдаа явж идэг учраас энд одоо энэ хойл 2501-608 гэдэг ерөнхий нэг гоожингийнхаа бичиг эхлэлийн бичингуудаа хойно хаалтанд 608-ыг 609, 610, 11, 03, 02 ч юм уу ингээд нэг 4-5 гоожин бол багтаах боломжтой гэж ерөнхийдөө би бол бас хараад байгаа юм. Тэгээд байчвал бас нэг жоохон цэвэрхүү явчих юм болов гэж бодоод байгаа юм. За мэдээж материалын нэр төрөл гэхээр одоо нэрээ өчч чинь энэ дэр бол нэг алдаа гардаг. За манайхан заримдаа энэ дээр жоохон бас алдаа гаргаад байдаг. Арга огтлын төрөл гэдэг дээрээ. За энэ арчилгаа цэвэрлэгээний огтлт, үйлдвэрлэлийн огтлт ч юм уу тийм ээ. Хавын зориултаар ч юм уу. Ингээ явж байхдаа одоо ингээд үн цаасан дээр цэвэрлэгээний огтлтгээ байж хахад энэ дээр аваад арчилгааны огтлт гэдэг ч юм уу. Тэнгууд арчилгааны огтлт гэж жоохт цэвэрлэгээний огтлт ч юм уу гэдэг бас нэг юм хайхрамжгүй ингээ зөрүүлэх асуудал гардаг. Зарим тохиолдолд бүр холдсон байгаа шүү дээ. Мод маань нойтон хуурай гэдэг ингээд бас ингээ холдсон байгаа учраас. Тэр холдсон байгаа юм дээр бол арчилгаа цэвэрлэгээний огтлт гэдээ хоёулангийн сайхан бичээд өгчих хэрэгтэй. За заримдаа бас нэг асуудал гарсан. Одоо жишээлбэл одоо 20 м куб гэдэг нэг торох явжээ гэж бодъё л доо. Тэнгууд тэрийг цэвэрлэгээний огтлтоор энэ төргээд бас явж байгаа. Тэнгууд одоо яг мэрэгжлийн тийм ээ ингээд бас мэддэг ч хүн гарах юм бол цэвэрлэгээний огтлтоор ер нь бол сайн чанарын гол хуваасан 8-аас 10 м-ийн юутай торхны мод бол ер нь бас гарах бол айгүй муу. Бас ер нь бол гардггүй гэж хэлчих болно дөө. Тэр амьдралдаа та нар бол мэдчихэж байгаа. Тийм учраас тэрэн дээр хүртэл анхаарах хэрэгтэй. Ерөнхийдөө торхморх гэдэг юм бол ер нь бол өндөр чанарын нойтон чанарлаг ихтэй арчилгааны огтлтоор л ерөнхийдөө бас явах юм байна гэдэг хүртэл. Тэгэхээр энэ огтлын төрлүүдийг бас их сайн яг арчилгааны огтлтоор юм уу цэвэрлэгээний огтлтоор юм уу тэрийг бас сайн ялгаж өгөөрэй манайха. За тэгвэл ингээд ямар ч асуудалгүй болчихно. За зарим манайх ингээд 20 м куб гэл ингээд үлдээчдэг. Энэ дээрээ сайхан задлаад 20 м куб гэж бичээд өгөх хэрэгтэй. За энд нэг юм зай үлдээд байгааз. За энэ зайн дээр юу үлдээх юм бэ гэвэл энэ 20 м кубыг батлахын тулд юу очиж байгааг энэ сайхан задлаад өгөх хэрэгтэй бас. За энэ дээр 100 ширхэг паалах 10 м куб банз очиж явлаа гэх юм бол тэрийг ингээд сайхан 12-ыг үржих нь 15 тэнцүү 100 ширхэг. 0.15-ыг үржих нь 0.15 тэнцүү 100 ширхэг. Юу юм? Палк. 3-5 харьцаатай тэнцүү 10 м куб тэдэн ширхэг банз. За ингээл өгцөн байхад та зураг авах боломжгүй явж хахад энэ таныг айгүй ингээд нотлоод өгч учраас энэ задаргааг бас аягээд өгчих юм бол ямар ч асуудал байхгүй. За худалдаа авч байгаа эргэн аж ахуйн нэрийг манайхан заримдаа Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг тэдэн тоот гэж өргөчдөг. За хэн худалдаж авч байгаа нь бас тодорхой бус байдаг. Тэнгуут
тэр худалдаж авж байгаа иргэнийг болон яг очих сүүлийн цэг хүртэл энэ асууж агаад бичих хэрэгтэй. Тэгэхгүй зарим нь бол Улаанбаатар хот гэдэг нь Улаанбаатар хотоос гараад цаашаа явах ч юм уу ингээд ийм асуудал гардаг. Одоо нөгөө хүмүүс маань бичиг баримтаа хонд бол сайн мэдэхгүйгээс болоод нөгөө хаягаа тодорхой бос бичингууд хотод ороод үс нөгөө нэг хаягийн зөрүү үүсдэг. Хаягийн одоо жишээлбэл зах дээр очиод очих хэрэгтэй байсан юм, иргэний хашаан дээр очих хэрэгтэй байсан юм, зах дээр очиод очихгоо тэр хүн маань Уянч та чи иргэнд ингээд ингэж л очих байсан юм гэж одоо ингээд нэг л. Тэгэхээр энэ хаягийн зөрүүг бол бас сайн хийж өгөх хэрэгтэй байна шүү. За зориулт бол мэдээж та юуны зориултаар бэлтгэж байгаа тухайн иргэнээс асууж агаад яг тэр маань юунд зориулж байгаа гэдэг энийг бол та нар мэдчихэж байгаа. За заримдаа бас нэг ийм алдаа гараад байдаг. Энэ тээврийн хэрэгсэл гэдэг. Тээврийн хэрэгслийн одоо ингээд Nord Benz гэдэг байна. Одоо энэ машин маань өөрөө ингээд хот явж байгаа учраас нэлээд урт том машин байдаг учраас Nord Benz 2501 ОБ гэдэг ингээд бичээд орхичдаг. Тэнгуут ТЧ гэдэг нэг дугаар байдаг. Тэр ТЧ дугаарыг бас аягуулсан тавьж өгөх хэрэгтэй. За тээвэрлсэн сарыг мэдээж тэр өдрийнхөө юмар тавиад жинтэй хугацаага 24 цаг 3 хоног гэдэг энийгээ сайхан тавиад өгөх хэрэгтэй. За олгосонгоо мэдээж өөрийнхөө гараа үсгтээ тамга тэмдэгээ дараад өгөх хэрэгтэй. За ингээд өөрийнхөө яг бичсэн ингээд минутыг бичихтэй хянсан цаг минутаар заримдаа ингээд бас адилхан бичсэн тохиолдол бас гараад идэг ингээд. Тэгэхээр тэрийгэ болж өгвөл нэг 5-10 минутын зөрүүтэй ч юм уу. Энэ хоёрын бол тэр тухайн өдрөө бол хэдэн ч цагийн зөрүүтэй гэж болно. Тэгэхээр энийг бас жоохон бас анхаараад өгөөрэй. За энэ дэр бас манайхаа нэг том алдаа гараад байна. Энэ бэлтгэн нийлүүлэгч гэдэг. Энэ бэлтгэн нийлүүлэгчийн тамгыг бол заавалчгүй гарал үүслэн гэрчхэн дээр гар үсгтэн тамгатаанд даруулах ёстой. Манайханд ихэнх тохиолдол гардаг. Бэлтгэн нийлүүлэгч нь тамга тэмдэг байхгүй. Хаанаас энэ авсан мэддэхгүй нэг юм гоожинтой юм яваад байдаг. Тэгэхээр энэ бэлтгэн нийлүүлэгчийг харж иж юу ч бас гарна гэдэг учраас өөрсдийнх нь гараа юу тамга тэмдэг, бэлтгэн нийлүүлэгчийн тамга тэмдэг, за майцагчаа ингээд тамга тэмдэг байж иж энэ ерөнхийдөө мод материалын гарал үүслийн гэрчлэгээ маань хүчин төгөлдөр болноо гэдэг ерөнхийдөө бол манайхан мэдчихэж байгаа. За мэдээж нүүлдэх хөв дээр бол мэдээж энийг тодорхой хэмжээний үлдэж аваад дараа нь нэмэт юм боллоо гэхэд энэ үлдэх хуваарай. За ингээд заримдаа манайх нэг ийм алдаа гарав. Энэ дээр 20 м куб байлаа гэхэд энийг яг 20-оор нь ингээд ажиллаад авах хэрэгтэй. Тэгэхэд зарим манайхан бол ингээд хайхрамжгүй байдлаас ч юм ингээд шууд 22-оор ч юм чигээр нь ингээд за энэ 20 багтчихлаа юм чинь гэдэг энэ хойдлын юм уу бас. Яг тунгууд энэ хоёр зөрчих юм бол бас асуудалтай байдаг шүү. Тэгэхээр энэ үлдэж байгаа хуулийнхаа бас энэ хайчлалтыг бас их цэвэрхэн бас ажиллаж байгаа. Үлдээж байгаа. За энэ дээр мэдээж шалгасан тухайн байцаагч дамах тэмдэг байдаг. За дараа нь модон материалын эрхийн бичиг гэдэг. За манай үндэс одоо модны маань үндэс суурь болсон. Одоо эрхийн бичиг та бүхэн бол бас мэдчихэж байгаа. Мод руу орохтой энэ эрхийн бичигтэй байжгаад энийг үндэслээд гарал үүслийн гэрчлэл гардаг байгаа. За тэгээд ингээд дуусны дараа бол ерөнхийдөө мэдээж тухайн модон материалыг хаанаас авч байгаа мэдээж өвсгөлөө бичээд жолооч эргийн эсрэг дугаарыг заавалж бичээд энэ санамжтай сайхан танилцуулаад гарын үсэг зурулаад явуулах хэрэгтэй байна шүү. Давн цаасны энэ дээр бол нэг жоохон бичлэлтийн манайхан одоо сая ерөн зүгээр тайлан дээр харж байхад жоохон бичлэлтийн алдаанууд гаргасан байгаа. Энэ дээр бол манайхан бас ерөнхийдөө хараад явчаараа. За би энд бол анхаарал тавиад явсан юмнууд яг ингээд ярих юм ярьчээ. За энэ дээр ингээд энтэйж юмудаа бичиж явж байгаад би бат ч юм уу ингээд үлдээчдэг. Тэгэхээр энэ тухайн иргэнийхээ регистрийн дугаар бол утасны дугаар тухайн мэдээллийг бол бичих хэрэгтэй. Тэгээд энэ дээр төлөө хэрэглээ гэж мэддэхгүй байжснаа баллаад ингээд энэ манайхан бол балсны алдал гараад байгаа. Бичлэлтийн бас нэг амар тэгтээ яг зүгээр дутуу төлөвлөгөөний бичснээсээ болоод бас асуудал гарсан ч тохиолдлууд байгаа учраас одоо энэ дээр ингээд ярихад тэгээд цэвэрлэгээний ажлаар гэдэг ингээд дунгад тухайн хүн чинь хэрэглээ гэхээр бас томор ойлгож авчдаг. Тэгэхээр энэ дээр заавалчгүй өөрийгөө хамгаалах унаад дээр хөл түүх гэдэг. Сайн би хамгийн түрүү бичиж өгөх шаардлагатай. За тэгээ хэрэглээ
Да. Энэ дээр бас манайхан дутуу орхиод байгаа шүү. Тэгэхээр энийгээ бас сайхан задлаад бичээд өгөх хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө гоочин маань үнэн зөв тодорхой бичсэний ард дээр хүчин төгөлдөр баллаж цохолсон тохиолдолд шууд агтлуулаад дараагийнхаа шинэ хуудсан дээр бичих хэрэгтэй. За алдаа гаргачлаа гэж бас олон юуг ингээд за хуудасны бронзон дүүргэмч яа дээ алдаа гаргачлаа гэж ингээд бас ингээд бах юм бол энэ дэр бас их олон тийм юу гаргаад байгаа юм бол хариуцлагын асуудал бас яригдана гэж байгаа шүү. За та бүхэндээ ингээд үнд цаас болон гарал үүслийн гэрчлэгэн дээр яар сандрах юм байхгүй. Иргэн дээр үнд цаас очиж байгаагийн бичиж байгаагийн хүн хууль ёсны хүний дагуу та бүхэн маа тэгээд анхааралтай сонир шимжтэй ажиллахыг та бүхэндээ яаж бүгд харал тавьсан та бүхэндээ баярлалаа.